Монголын спортын сэтгүүлчдийн холбоо түүхийн ухааны доктор Баяр Магнагуурч үндэсний спортыг хэрхэн мэргэжлийн түвшинд мэдээлэх талаар спортын сэтгүүлчдэд өөрийн мэдлэг туршлагаасаа хуваалцлаа. Мөн энэ сургалтаар залуу спортын сэтгүүлчдийн ур чадварын талаар сургалт зохион байгууллаа. Манай залуучууд ерөөсөө нөгөө монголчууд нэг юм гэдэг морой мэдэхгүй хүн байх уу, бөхөө мэдэхгүй хүн байх уу? Ерөөсөө хэнч хийсэн бэлэн чадна үндэ басдаг. Миний чинь шинжлэх ухааны төвшөнд суралцах хэрэгтэй. Хүүхдүүхээ мэдэх хэрэгтэй. Мөн чанарын таних хэрэгтэй. Ингэж байж өөрийн болгож байж энэ рүү орохгүй л юу байсан Монгол хүмүүрээ мэдэхгүй юу байсан гэдэл нүдэнэд орчих бол ус болохгүй. Тэр тухайн жаал ярьлаа л да. Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос 2013 он гарсаар сар бүр спортын сэтгүүлчдэд чиглэсэн үйл ажиллагааг зохиож байхаар болжээ. Манай спортын сэтгүүлчдийн холбоо 2013 онд сар болгон ямар нэгэн арга хэмжээг гишүүдийнхээ тон зохион байгуулахаар ингээд оны хэнд төлөвлөд явж байгаа. Тэгээд 4-р одоо энэ 3-р сарын хувьд бол спортын сэтгүүл зан анхдагч Монголын спортын сэтгүүлчдийн холбоог үүсгэн байгуулагчдын нэг Монгол Улсын соёлын цэцгэлтэн сэтгүүлч Баяр Магнагтай одоо залуу сэтгүүлчтэйгээ уулзуулж сургалт явуулж байгаа. Тэгээ өнөөдрийн сургалтанд бол 20 хэдэн сэтгүүлч ирсэн байна. Ерөнхийдөө Баяр Магнагтай хувьд бол хурдмаар үндэсний спортоор дагнам бичдэг ч гэсэн ер нь бол сэтгүүлчийн хувьд асар их туршлагатай бидний үлгэр авах хэрэгтэй юм ахмад сэтгүүлч байгаамаа. Мөн Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос Спорт фото 2013 спортын шилдэг гэрэл зураг шалгаруулах уралдааныг зарлаж байгаа юм байна. Уралдаанд орох гэрэл зургийг 2013 оны 12 дугаар сарын 25 хүртэл авах бөгөөд Спорт фото 2013 үзэсгэлэн Оросын шинжлэх ухааны соёлын төвд 2014 оны 1-р сарын 7-наас өдөр бүр гарах ажээ. 2014 онд бол цагаан олимпийн жил байгаа. Оросын улбаны улсын Сочи хотод өвлийн олимпийн 22 дугаар наадам болно. Тэгээ энэ олимпийн наадмыг ухтаад Оросын улбаны улсаас Монгол улс суугаа элчин сайдын яам Монголын спортын сэтгүүлчдийн холбоо хамтраад спортын гэрэл зургийн үзэсгэлэн гаргана. Тэр үзэсгэлэнд ирсэн бүтээлүүдээс шалгаруулж спорт фото 2013 гэсэн юм уралдаан зарлаж байгаамаа. Тэгээд өнөөдөр энэ уралдааныхаа танилцуулгыг сэтгүүлчтэй хийлээ. Энэ уралдаан маань жилийн туршид авсан спортын гэрэл зургийн дундаас хамгийн шилдэг зургийг шалгаруулах ийм уралдаан байгаамаа.